За хай YouTube бол цаггүй маш их утсан байна. Энэ удаагийн бичлэгт нь тавтай мөрдөл. Хүн ямар алдтай болох гэдэг чинь ихтэй хийж чад хөл бариад үгүй. Тэнэ Яд ганц бичлэг гэж юм. Хоёр хамруулсан. Sorry people. Яхаас чинь спад тэмцээний ялтад байсан ба. Яг надад зэрлээ. Өгөөч. Анс. Юу хийдэг брэм нэг юм шиг. Манай өгөөд өртөө. Яа. Бат юу хийдэг гайс. Миний чамаа Confessing my laziness to you guys. Би татамлаа штук. Өнөөдөр би ингэж юм дээр нэг талхаж байгаа юм. Давид амсгалаа шиг байна. Юу вэ? Мерио гэдэг хажид байсан хүн гасан л гэдэг. Ойсон. Өөртөө штук твиттэй ч юм уу нэ. Миний амжилт юу болоод байна вэ гэхээр би маш залгуу, маш бүдүү, маш авшиг бэрэл байна манайхаа. Модлын мик туршиж үзгүй. Би бол энэ миктэй болсон юм аа. Танилтаа зэрэглээ. Трапик. За checking my mic my check. За би микгүй гусгар шидлээ. Тэгээд зэн 4 км. За тэгэхээр миний YouTube-ийг үзэгч одоо 10,899 хүндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнө жил би ингээд жил болгон влог хийсэн шүү дээ. Тэгээд тэр маань болохоор хадгалж үлдэх зорилттой. Тэгээд энэ жил болохоор би арай тийм meaningful тийм бичлэг ингээд сар болгон хий гэж ботсон. За тэгтээ би яг өмнөдөө ял хийж исэн. Зөндөө олон ингээд устгасан бичлэгүүд байгаа зөв би ингээд дэвтрүүдэд уншиж байгаа бичлэг хийсэн. Болохоор нь voice over Нөгөө ээж ээгүй юу яасан? Нөгөө хөлн байр гинэ. Яа би юм ээж штэ. Ингээд юм бэ дандаа. Тийм аа. Child. Хүн амар алтартай болох гээд YouTube хийх чаж хөл бариад үгүй. Би тач барьчаад ирээ заяа. Би яг нэг гэртээ хараа аим стресстэй таахгүй. Зүгээр л ингээд би нүн ингээд I don't know миний сэтгэл зүй бүр атаргатай. За зүгээр л саяны энэ процесс биш миний сэтгэл зүйн ийм асуудал. Энэ яг миний 2026 оны хамгийн аимшигтай том асуудал байлаа. Магадгүй энэ ингээд 24 оноос хойш миний асуудал байсан баг заяа. Гэхдээ би тэрийгээ яг энэ онд анзаарч байгаа. That's the point. Тэгэхээр би ер нь бол өмжилүүдээсээ твшилттэй байгаа гэсэн үг. Өмжилүүдээс илүү их ийм байснараа би ингээд өөрөө ийм байгаа юм байна. Одоо яг вэ гэдэг гарц гаргалыг болж байгаа учраас энэ жил бас би амар гой танарт ингээд ярмаар байгаа хүн. Би ярмаар байна. Миний ам ярмаар байна. Тэгтээ би хөл барих хэрэгтэй. Би яг өөрийгөө ингээд алиалагч метр чинь тэгтээ зүгээр би алиалагч биш. Бас их хөлийг барьчихдаг. Яг тэгэхээр за ямар ч л байсан нэг хэдүүлээ миний 26 оныг товчхон яри. За юу хэлцээ. Би 26 он эхлэхэд энэ номыг нэлээ. Ном гинэ дэвтрийг нэлээ. За тэгээд 26-нд бичсэн чинь гэгээ ирээч гэх мэрвэх болгоцсон. Хөргмөө. За ийм төлөвлөгөө эхлүүлсэн баггүй. Энээр нь болохоор өдөрт болсон нэг чухал үйл явдлаа бичдэг. Энэ нь болохоор habit tracker яах гэдэг. Яа, надад туслаад. Би яа. Би өнөөдөр би яаж ч байсан тахвал бичлэг хийх. Манай гэрээ орж ирээд амаа цагаас ч гэсэн би бичлэг хийж тусгана. Яа ганц бичлэг гэж юм. За тэгээд за нэг сард бол би амар гугласан байгаа. Гэтэ энэ хийсэн юм одоо хэр хийж чадсан юм бол тоо. Тасгал нэлээ хийсэн байна. Тэмүүд нэлээ хийсэн байна. Лапа нэлээ тавьсан байна. Скрин тайм маань 3 цагаас доош бичсэн. 3 цагаас хийдэж доош ороагүй байна. Тэгээд айлтад нэр бэлдэж их тавьсан юм байна. Тэгээд бичлэгний эдит гэж би маш эрчтэйгээр бичлэг босгийн эдитсэн даа. Тэгээд нэг нэвчэрч юм. Нэг сан аягүй гэж байсан. За тэгээд эндээс уншиж байгаа танилцуулга бас байна. За.
1 сар бол аюу дэжгүй өнгөрсөн юм шиг байна. Энийг харахад тэг 2 сараас эхлээд my life was like life man юм шиг л тэг my сэтгэл санаа бас like. Тэгэхээр эндээс ингээ харахад юм сэтгэл зүг харагдаж байгаа хгүй. Тэгээ 2 сар ихэд тийм ингээд юм болоо. Тийм гэсэн. Тэгээ энийг өөрөөсөө хөтлөөгүй. Ер нь аль үчиг бүн харихны 3 хоног л хийсэн мэт. Тэгээ сүүлд нь эднэрийг ингээд нүг галеринаас харж аваад нөгөж хийсэн байхгүй юу. Тэгээд ингээд 1 сард амар гоё тууштай продуктив байжсэн аа. 2 сараас эхлээд яасан баг нөө. За ингээд юунаас алж гутраад исэн болоо. Сайн мэдэхгүй юм зав гэдэгтэй ямар ч л байсан даг да. Аюу хэцүү биш түр савлгаатай байсан болоо тэгээ юу хийхгүй. Яа гэсэн бол хатаа нөө. Тэгээд 3 сард би нэг мэлтгэлийн тэмцээнд орвоо. Энэ бол ингээд миний сэтгэлийн тэмцээний бэлтгэл үеийн сэтгэл санаахгүй амар ингээд бүх юм амар хичээж бэлтгэл. Тэгсэн ер нь л би яг өөрийнхөө сурсан гоё байна л одоо бодоход. За маа 3 сар. 3 сар өнөөдөр 3 сарын сүүл өдөр ахгүй тий би миний өнөөдөр нөхөл нөхмөрлээ. Тэр нэг үлтгэлийн хэмжээс бол 3 сарын эхлэл амар хог юм байсан байхгүй юу? Тэгэл би амар үйлэл 2 хоног амар үйлсэн. Sorry би ярахаас чинь бат тэмцээний ялгадад байсан да. Гэтэ ер нь бол миний сэтгэл санаа жоохон тийм байсан гэсэн үг. Амар өндөр хүлээлт тавьсан тэрэндээ ингээд ийм байсан тэгээд ийм болсон. Тэгээд буцаж энэсээ recover хийх гэж нэлээд хэцүү байсан гэхдээ гайгүй л дээ. Тэгээд 3 сарын 7-наас би gym явж эхэлсэн. Тэгээд gym ер нь бол гайгүй таслахгүй явж байгаа. Гэхдээ ер нь бол бас өмнө 7 хоногт нэлээд бага явсан. Гэхдээ гитийнэ. Тэгээд gym явж эхлэнээс хойш бас ингээд амар продуктив байх хүсэл яг gym явсан үед амар төрдөг заяа. Гэтэ ингээд gym-ийг бүр ингээд 1 сар яваад амар л бам гэж болмож гарч ирэл бэлгүүс. Нөө хэзээ юм байхгүй тэлээч. Бидгүй нэг бодит амьдралдаа нэг жоо өөр юм шиг л тэгээд чи би нэг амар гой хувцсан нэг gym-ийн ихчнэршээ гой хувц өмсч мэдээж авахгүй зүгээр л нэг ийм ботолктойгоо тэгээд нөө нэг сургуулийн өмдтэй тэгэл ингээд би юу хийх вэ? Багшаас асуувал тэгэл манай багш. За та ингэн тэгин гэл ингээл заа тэгвэл тэгэл хийгээл. Тэгтээ ер нь л аюу дэжгүй. Үриггүй. Тэгтээ би торхгүй байгаа. Бүр тархалж байгаа. Ойр тамир дэвцээ тэр юм. За тэгээд дээрэс нь би нийгмийн тавталганд явж эхэлсэн байхгүй юу? Тэгээ маа нийгмийн тавталгаас бүр амар гоё байгаа. Гэтэл би юу хийхгүй байгаа. Тэгээд тавталган дээр ингээ юм үзчихээд ингээд ямар гоё юм бэ? Багш ямар гоё зааж байна гэдэг гэртээ ирээд ингээд уцаа ухаад. Тиймэрхүү. Тийм монтажны зураг болсон. Тэр биш чамд. Тэгэл юу юм да. Бүр тиймүүрдээ рэйл энэ сараас рэйлэндээ их харж байгаа. Гэхдээ манай рэйл юуслахгүй байгаа. Манай итгэл үүдэх дагаараа гайс. Тэгээд цуглааны рэйл мэлээ ингээ хийгээд. Тэгээд сүүлийн үеүүдэд болохоор плезантны багштай бэлдээд бүжиг драм гэдэг өдөржингөө болж байгаа. Гэтэл би уцаасаар юу хийхгүй байсан. Тэгэхээр Библийг бүгдээрээ нээгээд надад зориулсан ишлэлийг бүгдээрээ болгоо. Яг надад зориулсан ишлэлийг танад өгөөч. Анас. Ингэж л гошоо байсан гэж л. Сургаалт өгс 6-гийн 6 дээр чимүнэ чи явж шоргоолж юу хийдгийг хар. Ухаан суу залхуу минь. Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй хатал зунаар тижээлээ бэлдэж ургацаа хүнсээр цуглуулдаг хэдий хүртэл юу вэ? Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй хатал зунаар тижээлээ бэлдэж ургацаар хүнсээр цуглуулдаг нөгөө шоргоолцнууд чинь ямар ч ахлагч, харгалзагч байхгүй. Тэгсэн мөртлөө гэт цон юм хийгээд ургацаар хүнсээр цуглуулдаг. Тэгсэн чинь чимүнэ чи хэдий хүртэл хэвдэх вэ? Найрнасаа хийцээ сэрэгэн бэ залхуу минь. Жаахан унтаж, жаахан дуг хийгээд гараа жаахан хумсаар хэвтэх зур чинь ядуурал дээрээс чинь дээрэмж юм ээ. Гачаал зэвсэгтэй ач мэд ирэх вэ. Окей. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Библийн хавыг авлаа. Миний cute Bible. Би ер нь л залхуу хүн. Гэрээ тавьдаг. Хичээлээ хийдэг. Эртэж чаддаг. Хийдэг.
ер нь нэг тийм хүн. Тэгээд бүгдээ өнөөдрөөс эхлэе. Миний нэг продуктын байх. Одоо ай маань хэлж байна гэсэн үг. Би чинь одоо төгсөх ангийн сурагч хүн тэгээд надад хүсэж мөрөсөн маш их зүйл байна. Тэгэхээр би одоо би тэрний хатуулаа ихтэй бэлдэж. Нөгөө ил мэл хийх надад бүр нэг цаг өмнө гайс би зүгээр ингээд амар ингэж чарч чаад яриад. Тэгээд ингээд хөөрхөн зарлаа. Ингээд би чанад амар гоё гахгүй. Тэгээд 7 хоног орчим уу ингээд өөрөө продуктив байгаа юу үгүй юу гэдгийг бичээд явъя. Тэгэхээр бүгдээрээ өдөрт ийм шалгуур өгье заяа. Тэгэхээр маргаашнаас яж чатан 4 сар эхлэх юм шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ 4, 5, 6 сарыг бүхэлдэн ийм продуктив байх сар болгоцгоо. Би 6 сарын 25-нд яаштэй. Тэгэхээр надад 3 сарын хугацаа байх гэсэн үг. Тэгэхээр би сард 2 бичлэг оруулъя. Би яваад санаанаасаа энэ санаандаа гаргаж байгаа шүү за. Би тэг юугаа ярих юм бэ? Би ингээд хичээсэн байгаа зүгээр энэ дэвтрийг ашигласан байна. Тэг би инстаграмаа би 3-4 удаа ингээд deactivate хийсэн заяа. Гэсэн ч миний скрин тайм багтаагүй. Тэгээд миний ингээд инстаграм байхгүй болсныг харсан хүмүүс чи миний ямар мундаг юм бэ ингээд яаштай бэлдэж байгаа юм бэ? Инстаграм авахгүй юм байна гэж бодож исэн бол I'm so sorry би зүгээр л өөр аккаунтаараа. Тэг нөгөөдг нь юм 0 дагагчтай болсон заяа. Гэмгүй. Ингээд дэжсэн. Тэг би одоо бүр амар ингээд 4 сар мараа төлөвлөөд ингээд алмаар авахгүй. Одоо би миний сууж байгаа байдлыг хардаг гэсэн. Тэг минь өөрөө Жими маань хугацаа 4 сарын 7-нд тусна тэгсэн чинь нөгөө маань надад мөнгө өгч Жими маань суугуулах юм бол суугуулахгүй юм бол би сайн мэдэхгүй. Сонгуулах юм бол би GMD 7 хоногт багадаа 4 удаа. Ихтэй 6 удаа. Гэмээр. Тэ сонгуулж байгаа. Гуйж байгаа. Гүзина гэж байгаа. Ингэж байгаа би сонгуулах юм бол бүгдээрээ за эхний шалгуур 7 хоногт тавих шалгуурууд гэсэн үг байхгүй юу? 7 хоног 7 хоног хөдөлгөөн продуктив байдлаа үнэлнэ гэсэн үг. за тэгэхээр 7 хоногийн нэг тавих шалгуур бол GMD 4-өөс 6 удаа явсан бол 3 хоног. Яа би юу хийгээд би амар нэг юм шиг. Оноо өгöd өртөө. Тэгээд 3 удаа явсан бол 2 хоног өгöd 1-ээс 2 явсан бол 0 хоног өгöd шүү дээ. За тийм бол тийм байна. Тэгээд нийгмийг бол өдөр болгон хэмээр байхгүй. Is it like possible? Тэгвэл нийгмийн 2 цаг хэдэн цаг хүн хичээл хийдэг юм бэ? За 1 цаг 30 минутаас 2 цаг өдөрт. Тэгэхээр 7 хоногт ингэ толгойлоо. Яа. Бат юу хийх гайс зүг үү? Миний чагаа зүг үү? За дахин. За өдөрт ер нь л 1 цаг 30 минут. 1 цаг 30 минутаас дээш хийх. 1 цаг 30 минутаас дээш хийх юм бол 3 хоног. За 30-аас 1 цаг 30 минутын хооронд хийвэл 2 хоног авна. 15-аас 30 минутын хооронд хийвэл 1 хоног авна. Огт хийхгүй бол 0. 15-аас 90 минут хийвэл 0 гэсэн үг. За ингээд 7 хоног 7 хоногоор гараад ийшээ тавьчих. Ер нь бол миний чухал юм маань л нийгмийн яаш. Тэгээд тасгал хөдөлгөөн сайн хийх. Тэгээд библи уншлах оруулах. Confessing my laziness to you guys. Би библи тогтмол уншдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо бүгдээ тойр үед би юу уншиж байгаа юм бэ? Хортарсан байл уншиж байгаа амар гоё. Бүр ингээд Абсалом яасан гинэ? Абсалом ямар дөнгөө юм. Өнөөдөр би ингээд жим дээр ингээд алхаж байгаа ингээд Давид Абсалом шиг юу вэ? Юу гэдэг хажууд байсан хүн гасан л гэдэг гойсон. Тэгээд ер нь бол хуучин гэрээг бүр ингээд тэр чигээр нь уншаад библийн тэр чигт нь гоё уншиж дуусгах мөрөдөлтэй гэдэг. Тэгээд 7 бол. За тэгэхээр бүгд юу гэх вэ гэвэл 3 бүлэг уншвал заяа. Өдөрт 3 бүлэг штэ. Тэгэхээр 7 хоногт 21 бүлэг уншвал ямар
хоногт би 3 оноо. За ингээ 14-өөс 20 бүлэг уншвал 2 оноо, 7 бүлэг уншвал 1 оноо, 0 бол 0. Окей. Тэнд ихтэй зөвхөн хуучин гэрээ шүү. Өөр тэгээд цуглаан бүлэн дээр би үлэмсэн эсвэл өөр юмнаас уншсан юм аа гэж тооцож мацаад ингээд өөрөөгөө өөрөөсөө хуурч болохгүй тийм үү. Цэг алирэсаа тийм хуурамч юм биш. Тэгэхээр өөрийгөө өөр яаж зааж болох вэ? Өөр ч надад нэг хямдал чухал юм алгад өгöd гэх. Тийм 3 юмар хэлээ. Миний дараагийн 3 сарыг дүгнж гээе. Тэгээд яаж чухал продуктыг болох юм аа бүгдээрээ харцгаая. Би зүгээр л сая ингэж бичлээ. Тэгэхээр энийг төлөвлөгөөн дээрээ буулгадаг юм уу яадаг юм. Би бас сайн мэдэхгүй л. Хүслэгт гаргадаг юм уу? Нэг тиймэрхүү юм хийх гэж үзье. Тэгээд маргаашнаас миний продуктив амьдрал эхэлнэ гэсэн үг. Энэ бол миний төлөвлөлийн эндээ жоох нэр үг. Үр бүтээл. Продуктивити. Үр бүтээлтэй. Үр бүтээлтэй. Эсвэл продуктив гэдгийг чимүүнээ тоолдог. Чимүүнээ дэгтив. Прочимудуктив. Болж гэнэ үү? Прочимудуктив цогцол. Осгүй наа. Өргөтэмж дуктивити. Болох юм шүү. Замартай өргөтэмж дуктивити гэж үл ингэж харагдав. Тэгэхээр энэ дэр нэг сонио харагдав. Чимээ бүтэмж дуктивити. Ядаргатай дуктивити. Чусал хэлээ. Сургаал дуктивити ташлаа. Сургаал дуктивити. Ингэж нэрчил бүгдээ. Үр бүтэмж дуктивититэй чимээ. Түлхэмж гохта. Жижүүлгүй. Бүтэмж дуктивитиг бол гоё л харагдав шүү. Бүтэмж дуктивититэй чимээ. Бүтэмж дуктивитэй Продуктивити. Бүтэмж дуктивититэй чимээ. Энэ өөрөө чацдаг. Дуктивити. Шаргаалч дуктивити. Дуктивити гэж мөн. Дуктивити. Интернет хэрэггүй таахгүй. Үр бүтэмж дуктивититэй чимээ. Ийм интротой болох уу? Яа. Сэмэноо намайг бүтэмж дуктивититэй чимээ гэдэг. Хэлсэндээ та миний YouTube subscribe дараад follow хийгээд тоглосон юм аа. Миний YouTube-ийг хинтж битгэлээрээ нуурж үзээрэй. Би хөөргөн санагдвал санагдахгүй л хаалта. Бүтэмж дуктивититэй чимээ байла баяртай. Нөгөө боронцог слейс гэдэг хаяг маань болохоор миний ингээд инфлюенсер хаяг байхгүй юу? Тэгэхээр миний инфлюенсер хаяг боронцог слейсийг дагаарай. Миний энэ болохоор боронцог хүүкс гэдэг юм хоол хийдэг хаяг гэсэн. Тэгээ миний нөгөө нэг юм сэтгэл санаа маань юм, миний юм хийх хүсэл маань юм. Тийм болохоор би хоол хийх юм маш хүсэлгүй болоо. Тэгээд миний библ чимээгүй цаг өдөр болгон хийдэг челленж хийж байгаа. Тэгээд араас нь шинэ гэрээ өдөр болгон уншдаг челленж утас ахраа тэгээд юу чих болоо. Тэгээд одоо үр бүтэмж дуктивититэй чимээ болон ирж байна. Тэгэхээр миний инфлюенсер хаягийг дагаарай. Тэгээд миний main account бол чимээ. Өөр надад private account дүндээ байсан. Тэгээд хүмүүсийг бүгдийг гаргацдаг намайг тоохгүй хаа. Тэгэхээр та намайг жоохон тоож өгөөрэй. Би агуу тийм attention авах хүсдэг хүн. За.
Тэгээд би ерөөс бичлэгээ дуусгах чаддаггүй маа. Юм яриа болж чаддаггүй маа. Зүгээр л би гэл яриа л гэж байгаа амар гоё. Дараа нь ингээд амар гоё яриа. Өөрийгөө хараад би ямар хөөрхөн ямар гоё л юм байна гэж хараад ингээд харахгүй. Тэгэл миний нэг үр бүтээнч дуктивити маань надаас ингээд гарч яваал. За. Тэжихнээс юм баяртай. Та нарт гэсэн хичээгээрээ. Би ч гэсэн хичээнэ. Шөнийн 2 цаг 12 минут болж байна. За би юу хийсэн бэ гэвэл зүгээр л жоо ийм ороод гэхгүй тэмдэг. Өмөртэй ойр бичиг 2 сар бичиггүй заа. Өдрийн тэмдэглэлээ бичлээ. Би ерөн жоо зэнийг яриад байгаа. Тэгээд төлөв ямартай гаргалаа. Тэг бүгдээ харцгаая. За иймэрхүү болсон. Өмнөх тэмдэглэл vibe болоога. Тэгтээ энэ хоёр нөр ахгүй. Ингээд жим амарсан хийсэн амарсан хийгээгүй гэдэгсэн баг. За угаасаа нэг өдөр амардаг л та. Тийм юм байна шүү дээ. Энд дэр за тэгээд нийгэм за 30 минут ингээд бла. Одоо эднэр дээр өдөр тийсээгүй тэмдэглээ. Тэгээд үлээ ингээд 7 хоног нэмэлхий өгөөд явна гэсэн үг юм болов уу? Эсвэл зүгээр энэ болгон дээр анаа цуглуулах уу? Яасан жах вэ? За энэ өмнө нөгөө нэг нойроо хиндэг байсан бол одоо скрин тайма хинтнаа. Ариш 10-аас хэтэр явчихгүй байхсаа гэж тэгтээ. За энэ дээр нь болохоор YouTube-ыг уйлуулъя гэж бичсэн байна. Тэгээ өөрийгөө жоохон сонирчиж. За тэгээд ийм байна. Тэгээд бүгдээрээ өнөөдрийн миний бичлэгийг үзсэн баярлаа. Тэр гэдэг гоё. За тэгээд